За төслийн юуны талаар ач холбогдол юмны талаар би санал дээр хэлье гэж бодож байгаа. Энэ хоёр зүйл байна. Нэгдүгээр хогийн нөгөө английн ялгалт гэдэг зүйл дээр бид нэр ахиаз гаргахгүй бас нэлээ байгаад байгаа шүү дээ хот. Тэгэхээр үйлдвэр маань өөрөө хогийн английн ялгалтай холбоогүйгээр ер нь нийлүүлж аваад тэгээд дахин боловсруулалтанд оруулах боломжтой байна уу? Эсвэл бол бас английн ялгалт гэдэг зүйлийг хотын хэмжээнд дахиж анхаарах хэрэгтэй болж байгаа юу? Энэ тал дээр та хэд ямар бодлого барьж байна? Бид нэлээ олон жил английн ялгалтын одоо янз бүрийн стратеги явуулаад хэдүүлээ бол чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ нийтээр нь одоо булдаг энэ технологиор л яваад байна. Тэгээ хэрвээ англин ялгах шаардлагатай гэж үзвэл үйлдвэр нь өөрөө тийм шаардлагатай гэж үзвэл одооноос энэ английн ялгалтын ажил дээр том хүч орж ажиллахгүй болохооргүй байгаа. За энийг нэг хариулаач. Хоёрдугаар нэг хөрөнгө оруулалтынхаа нэг загварыг нэг хилээд өгөөч, ахиж нэмээд өгөөч. Нэг юун дээр хуулийн дагуу төрийн хувьчлалийн тухай хууль дээр байгаа хувь хэмжээнээс жоохон давцсан харагдаж байна. Энийг та хэд маань яаж зохион байгуулалт хийж байна? Хот дээр энийг татаж хэрэгжүүлэхдээ та хэд маань хуулийн хүрээнд нийцүүлж ямар зохицуултуудыг хийж байна вэ гэдэг талаар асуулт асууя. За сандаг сүрэн төлөвлөгчийн асуултанд хариулъя. За нэгдүгээр асуултан дээр нөгөө хог шатах зуух маань өөрөө ер нь бол универсал төрлийн буюу шатах боломжтой бүх хогийг авдаг. Нэг өсөндөө энгийнээр ярих юм бол хаягдл нүүрсийг шатах технологитой зуух байдаг. Тэгэхээр түрүүний хэлжсэн нөгөө биологийн задралт шатах боломжтой бүхэл одоо хогнууд орж ирж шатах юм билээ. Гэхдээ ер нь бол нэг үндсэн байдлаар бол 3 хувааж ангилдаг юм билээ. Биологийн болон бусад дотроо калороор нь хуваачдаг технологитой. Тэгээд тэндээсээ технологийн дагуу харж агаад хогнууд улирлаараа өөр ирэнгүүд тодорхой хэмжээний нөөцтэй байж байгаа зуухныхаа илчлэгийг тааруулахын тулд 3 ангилцсан хэсгээс хольж 100-ныхаа дундаж одоо илчлэгийг барьдаг ийм технологитой байж байгаа. За ажлын нарийн зурган дээр бол наривчиж гарч ирэх бах. Тэзүүн дээр бол бид нар бол ерхий хэлээр бол тийм төрлийн одоо универсал төрлийн зуухаар түрүүний хэлсэн 1700-аас 2200 калорийн дундаж илчлэгтэй нүүрсээр ярих юм бол тий одоо тийм энергитэй хогнуудыг бол бүгдийн шатаана. Зарим биологийн задралт явдаг хэрнээ шатлалт багтаа одоо малын сэг зэм ч юм уу тийм их хэмжээгээр орж ирвэл ангилагдсан хадгалагдаж байгаад тодорхой хэмжээний дэмжигч одоо хурдан шатдаг өндөр илчлэгтэй хогнуудтай ингэж хольж 100-ныхаа дундчийг байдаг ийм технологитой. За санхүүгийн хэсэгтэр хэрэхэд бол нийт төслийн хөрөнгө оруулалт нь бол 199.27 сая $. Гарсан. Тэгээ 1 кВт цагаа болохоор зохицуулах хороотой эхний байдлаар бол яриад 1 кВт цагийг бол 15.3 центээр өгжиж энэ төсөл маань өөрөө ач холбогдолтой хөрөнгө оруулагч нарыг бол татгаар ийм төсөл байх юм байна гэдэг ийм санхүүгийн модулийг хийсэн байж байгаа. Ингэж бид нар энэ дээр сонирхогч этгээдүүд одоо орж ирж тогтвортой гэрээ хийж ажиллана гэдэг. Олон улстай бол энэ ингээд нэгдүгээр хог шатааж байгаа гэдгээр нь бол эрчим хүчээ бол одоо жишээлбэл бүгд найрамд Хятад улс Солонгос төр бол 7.5-аас одоо 8 цент 9 центийн хооронд юугээ цахилгааны тарифаа тохирдог. Харин хогон дээр нь болохоор 1 тонн хог тутамд олон улстай $10-20 устгаж байгаадаа нэмж үйлдвэр дээр нь татаас өгдөг учраас ашигтай байдаг юм байлээ. Ийм учраас бид нар энэ хоёрыг нийлүүлээд киловатт цагийн тарифаар нь бол 15.3 цент байна гэдэг ийм дүгнэлт байж ижил сонирхож этгээдүүд орж ирэх юм байна гэдэг ийм тооцоол гарч ирсэн. За энэ дээр бол бусад юунууд бол зөрчигдөж байгаа юмнууд бол байхгүй л гэж харж байгаа. Би одоо бас энэ нэг төрийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж байгаа энэ төсөлтэй холбоотойгоор нэг хоёр санал хэлье гэж бодож байгаа. За нэгдүгээр төрийн хөгжлийн түншлэлийн хууль батлагдаж гарахдаа нийслэлээс явуулсан саналыг харгалзахгүйгээр нийслэлд энэ хуулийг хэрэгжүүлэхэд маш төвөгтэй байдлаар батлагдсан. Маш том олон хуулийн одоо шаардлага давааг давж ээж нэг төсөлнийг хэрэгжих одоо ийм байдалтай байхаар хийгдсэн учраас одоо өнөөдөр энэ батерийг дарга маргын явуулаад байгаа одоо энэ төсөл бол үнэхээр олон шаардлагыг хангаж иргэдийн урлагийн чуулганд орж ирж байгаа шүү. Төрийн үеийнхлийн түншлэл хэрвээ одоо энэ хэрэгжиж чадвал үнэхээр одоо өнөөдөр шаардлагатай байгаа том асуудлуудаа хот шийдэх боломжтой юм. Тэгээ хоёр хэл зарчим байх хэрэгтэй. Нэгдүгээр төр үнд буюу одоо нийслэл эндээ санхүүгийн хувьд хохирол хүлээхгүй байх хэрэгтэй. Хоёрт гэвэл бизнестэй өрсөлдөхгүй байх хэрэгтэй. Энэ нөхцөл байдлаа хуулийг харахад манай энэ хог шатах үйлдвэрийн төсөл бол яа харахгүй баг эдийн засгийн гэхээсээ илүү нийгмийн шинж чанартай юм төсөл гэдэг агуулгаараа
би зайлшгүй яаралтай дэмжиж явуулах хэрэгтэй юм төслийн нэг мөнөөс юм уу? За төслийг анх явуулж явах үед хотын даргын барьж исэн бодлого бид хятад ард тусад явж исэн нөгөө форумын үеэр яригдж яхад бид нар ил байгаа хог хаягдлуудаа нөгөө булшлах байдлаар хийсэн хог хаягдлуудаа гаргаж ирээд дахин боловсруулалтыг устгалд оруулах гэдэг энэ нэг том зорилт энэ удаа бол мэдээж юу яхааргүй байх шиг байна. Хэрэгжих боломжгүй байх шиг байна. Мэдээж тэр бол маш өндөр хэмжээний зардал бөгөөд технологи юм байна гэдгийг тухайн үед ярьж ирсэн. Гэхдээ төслийн багт би хэлэхэд энэ хуучин хаягдсан байгаа байгаль орчинд орчны бохирдлыг үүсгээд байгаа булшилсан байгаа энэ хог хаягдлуудыг гаргаж ирж дахин боловсруулах гэдэг энэ хотын даргын санаачлагыг дараагийн төслийн үе шатуудад харгалзаж авч яваасаа гэж нэгдүгээрт хүсэж байна. За хоёрдугаарт эрчим хүчний яам та энэ нэлээд уйлдаж явах төсөл байгаа. Тэгэхээр эрчим хүчний яамтай хамтран ажиллах ажиллагаагаа маш нарийн болгоорой. Одоо түрүүний 5 дахь цэцлэгийн станцын төсөл маш чухал төсөл бид нар эндээс дэмжээл явуулж байна. Тодорхой төвшнүүдэд бодлогын төвшнүүдэд өнөөдөр ч гэсэн зарим газрууд дээр одоо биднэрт хүндрэл бэрхшээл гарсаар байна. Тэгээ энийг тодорхой олохгүй бол нөгөө түншилж байгаа нөгөө талдаа бид хэлсэн амлсандаа хүрэх гэдэг нь энэ түншлэлийн хуулийн хамгийн том чухал одоо хэсэг. Тэгэхээр энийг та бүхэн маань анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Тэгээ энэ хоёр төслөө амжилттай хэрэгжүүлэхийг хүсье. Дараагийн төслүүдийг одоо төлөөлөгчдөр анхаарч үзэх хэрэгтэй. Маш хүнд даваануудыг давж энд хүрж байгаа шүү. Энийг хэрэгжүүлэх нь нийслэлийн санхүү эдийн засаг өнөөгийн нөхцөл байдал бол маш чухал учраас энэ хүнд даваануудыг давж орж ирж байгаа төслүүдийг өнөөдрийн энэ байдлаасаа одоо манай төлөөлөгчдөр санаа зовж хэлж гэн ийм агуулгаараа хандаад дэмжээд ингээд сайхан яваарай гэж би ингэж уриалмаар байна. За дараагийн гаргаж ирж байгаа төслүүдэд би төрөүний зарчмыг гол бариарай. Бизнестэй өрсөлдөх гэдэг ийм зүйл огт байж болохгүй шүү. Үүнийг төрийн үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж байгаа санал гаргаж байгаа бүх одоо албан тушаалтнууд энэ зарчмыг бариарай. Ингэхгүй бол бидний энэ төрийн үйлчлэлийн түншлэлийн хуулийн үндсэн агуулга алдагдана. За ийм л зүйлийг бас хэлье. Ташрамд